Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс Монгол улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх гендерийн тэгш байдлыг дээшлүүлэх төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайллыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр дотоод хэргийн сургалт болж нээлтэд цагдаагийн ерхий газрын дэд дарга цагдаагийн хурандаа мөнх зул, цагдаагийн ерхий газрын хүний нөөцийн хилцээний дарга цагдаагийн хурандаа мөнх цэцэг. Монгол улсад хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх гендерийн тэгш байдлыг дээшлүүлэх төслийн үндэсний зохицуулагч Отгон Сүх, дотоод хэргийн сургуулийн захиргааны удирдлагын газрын дарга цагдаагийн хурандаа Болбаатар болон сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцлоо. Сургалт энэ оны 9-р сарын 30-ны өдрөөс 12-р сарын 5-ны өдөр хүртэл танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах юм. Энэхүү сургалтад цагдаа дотоодын цэргийн байгууллагын 80, дотоод хэргийн сургуулийн 20 алба хаагч хамрагдаж байна. Сургалтад хамрагдаж буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье. Цагдаагийн байгууллагаас нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран 3 төслийг цогц байдлаар хэрэгжүүлж байгаа. За тухайлах юм бол хууль сахиулах салбарт гендер болон хүний эрхийн тэгш байдлыг хангах, за мөн эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За эндээс мөн түнчлэн тэтгэврт бэлтгэх хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна. За эндээс өнөөдрийн үйл ажиллагааг онцлох юм бол эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт маань эхэлж байна. За энэ сургалтын гол зорилго ач холбогдол юу вэ гэхлээр эмэгтэйчүүдийг салбартаа манлайлах, сурч боловсрох, цаашлах юм бол карьер төлөвлөлтийг хийх тэр боломжийг олгох чиглэлээр 2 сарын хугацаатай үргэлжлэх энэ сургалт нээгдэж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас бол 9 ментор, дотоод хэргийн сургуулиас 1 ментор маань ингээд шалгарч нийт 10 ментор багш одоо удирдан зохион байгуул сургалтыг зохион байгуулахаар байгаа. За энэ 10 менторуд маань одоо нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд бол бас явж үүрэг гүйцэтгсэн. За мөн магистраас дээрс зэрэгтэй, доктор, профессорын зэрэгтэй юм. За мөн манлайллын чиглэлийн сургалтанд бол 2-3 удаа ингэж бас хамрагдаж амжилттай хамрагдсан юм туршлагатай юм эмэгтэй удирдах албан шаалтнуудаас сонгон шалгаруулсан байгаа. Энэ хөтөлбөр яагаад ач холбогдолтой вэ гэхээр манай салбарын онцгоос хамаарат мэдээж манай салбарт бол эмэгтэй албаагчдын тоо хэмжээ бол цөөхөн байдаг. Хэдийгээр цөөхөн ч гэсэн эмэгтэйчүүд нь бол эрчүүдээс ялгаагүй одоо бас ажил үүргийг гүйцэтгээд ингэж явдаг байгаа. Гэтэл удирдах албан тушаалд бас бол эмэгтэйчүүдийн маань эзлэх хувь хэмжээ бол бага байдаг ийм зүйл байна. Тэгэхээр салбарын хэмжээнд байгаа энэ ажиллаж байгаа эмэгтэйчүүдийнхаа манлайлах ур чадварыг дээшлүүлэх, за тэгээд цаашлаад одоо карьераа өсгөх, за тодорхой удирдах албан тушаалд эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлж байна. За хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө бол мэдээж хэрэгцээ шаардлагын судалгааг бол нэлээдгүй хийсэн байгаа. За ингээд гол одоо фокуслж байгаа зүйл маань бол эмэгтэй албаагчдаа бол илүү одоо сэтэлжүүлэх, манлайлах тэр хүсэл сонирхол амбицийг нь дээшлүүлэхэд одоо голчлон анхаарч байна. Энэ хөтөлбөр бол үнэхээр цаг үе олсон ийм асуудал байна. Яагаад гэвэл миний хувьд одоо цагдаагийн байгууллагад ороод дөнгөж 1 жил гарны хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд намайг одоо сурган дадлагжуулах, цаашлаад ирээдүйн одоо манлайлагч, удирдагч бодлоход бэлтгэж байгаа ийм давуу талтай сургалт байна. Тэгэхээр цаг үе олсон маш сайн сургалт гэж миний хувьд орж байна. За сургалт эхлээд бол нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ сургалтаар би одоо багаар хамтран ажиллах, мөн дээрээс нь нэг салбарт ажиллаж байгаа олон төлөөллүүдээсээ суралцах ийм боломж авч ийн. Тэгээ дээрэс нь хүн бол одоо нөгөө тасралтгүй суралцж ийж нэг нэгнээсээ суралцж ийж амжилт гэдэг зүйлийг олдог. Нэг нэгнээсээ суралцж ийж цаашид илүү сайн ажилтдаг учраас би одоо өнөөдөр энд оролцож байгаа олон албаагч, олон эмэгтэйчүүдээсээ маш их зүйлийг суралцж байна гэж харж байна.